Hello Kitties, welcome to my channel. 일루긴 world and vibe. 나이만 Oscar. Subscribe 따라 join my day. Kitties family. Hi. Шинэ бичлэгээр ирээд уулзж гин. Гэтэ би өнөөдөр та нарт хоол хийж үзүүлж гин. Хоол хийж үзүүлэн ч гэжтэй зүгээр би ерөөхдөө юу иддэг вэ гэдгийг харуулъя. Ерөөхдөө миний хамгийн хийддэг хоолыг та нартай хуваалцъя гэж бодоод би өөрөө хийж иддэг хоолоо хийж иддэг ч бас хэцүү юм. За яг одоо би та нарт тэрийг харуулъя. Оо яана. Та нарт харуулах гэж байгаа баг тогоо могоо түлээд энэ хаваар нэг дайм болчих шиг байна. За байж байгаарай. Яна энийг одоо өөт мөн наалтчлаа. Уцаа залгаа та нарт яахын хооронд л наалтчих юм аа. Тэгээ би ингээд ер нь бол догбуги их хийж иддэг. Гэхдээ ингээд дангаар нь иддэггүй. Дангаар нь идэх нь жоохон амтан сул бүү штэ. Дотор нь махцаах байхгүй болохоор жоохон үе тэгрээтэй байгаад идэг учраас тиймэрхүү ингээд болоо энийг унтраачих. Йоо. Цолтой баг чиргээд алгуулсан юм уу? Утсандаа микээ залгаад ирэхийн хооронд л энэ ч одоо баг өөрөө болчихлоо. Тэгвэл энийг ингээд иддэг би. Тэгээ одоо би нэг юутай иддгийг харуулъя. Та нар сонирхолтой байж магадгүй гэж бодоод яана угаан штэ угаан. Задан ер нь бол би нэг H-Mart-ээс солонгос юм зардаг дэлгүүрээс ч авчдаг. Тэгээ энд бахаар одоо би танарт аялахтаа харуулъя. Бөөндөө хамттайгаа уулзахгүй. Яг юунд аялж миний нөгөө нэг иддэг хар аяга байдгийн энэ дээр байгаа. Би ер нь энэ том аяга нөгөө тэнцээс ramen байна харж байгаа. Тэгээд би ерөөдөө нэг тийм хөл юм иднээ өөрөө хийж идэхээрээ. За тэгээд энийг ийш нь аяглах хэрэгтэй. Тиймээс би нэг ихлээд аяглаадах түр хүлээж агараа. Түр тасалж ийн бичлэгээ. Жажан зэмэртэж үгүй нэг small dog boy-г ингээд ийш нь хийчихлээ. Тэгээд би одоо эднэрийг танилцуулъя. Танилцаад ах жоох үү. Энэ бол зүгээр л солонгос банш хэлээрээ зардаг гэж. Тэгээд хэлэн төрийг мэдгүй санахгүй яг үнэндээ. Та cheese ball ма хагарч. За яг энэ болохоор seaweed roll энэ kimari гэдэг солонгосоор бол энэ солонгосоор мандуу монголоор бол банш ойлгомжтой. За тэгээд би нэг 2 cheese ball хийсэн чинь нөгөө энэ хоёртой хамт шарахаар минут нь гитрээд дийл биш аажчихъя. За яг. Айгүй л. Энэ cheese-ийг авчихъя. Тэгээд над чиг нөгөө бүтлгүү бүхс ер нь бол тосноос хол байсан дээр тэгээд ер нь бол би ингээд нөгөө уураар шарагчсан илүү дуртай. Яг тэгвэл би багадаа нэг гамбар харьцаагаад гамбар ээжээс нууцаар ч үл ааваас нууцаар илүү гамбар харих гэж хоёр дүтэйгээ эргүүлчихэд хов базээ да. Тэгээд эргүүлчлээ. Би ингээд тосноос жоохон ингээд жирхэд идэг. Одоо л яагаад гэхээр нөгөө нэг жоохон бахта ээжээс нууцаар би гамбар харж идэх гээд тэгээд гамбарныхаа гамбар харж идэх гээд нөгөө нэг юу яажсэн юм. Гурил зураад тосмосоо халааж байгаа штэ гэсэн чинь мэдхгүй анх удаа болохоор нэг ээжийг ирэхээс өмнө гэл хараад нэшгийг л хараад идчихээ гээд амар хоёр дүтэйгээ яаж байгаа нөө халуун тос руугаа нөө илдээд яасан гурилаа шууд гэж чулуудаад тэгээд тэр тос нь ханаад дагаж босч ирээд ингээд над руу ингээд үсрээд тэгээд ингээд баахан ийм түлэнхний нөгөө ийм тосны ийм юунуудтай орой ирэхт нэг нүүл цэврүүтэй нүртэй юм сууж исэн. Тэгээд надад нэг тийм дөх байдгийн тэгээд би жоохон тоснос жоохон хаагаад байдаг. Тэгээд харин азар ирэн тосгүй харин нөгөө нэг юм air fry гэдээ гарцсан. Тэгээд одоо тосгүй шууд ингэ шаарддаг. Надад энэ нь илүү над чиг бүтлэхгүй бүгст бол энэ илүү аюулгүй санагддаг. Тийм байгаа шүү. За тэгээд би нөгөө нэг одоохондоо галт тогооны ширээ сандал авч чадаагүй байна. Авнаа гэж жагаад та нарыг мөнгө өгчүүл авчмаар ах юм аавал. Тэгээд болно хитүүлээ. Тэний унтраач. Хүү ч дөө. Унтраач гэсэн чи бүр нэмэж хасаагаад намайг бүр сороод аваад явах нь галт тогооны сорогч гуй. Зя ингээд тэгээд би одоо бэлдсэн хоолоо. За одоо ингээд би бэлдсэн хоолоо та нарт харуулъя. Задан ингээд seaweed roll, cheese ball, dumpling, small dog boogies. Тэгээд нэг жижигхэн Sprite.
За одоо идцгээе. За тэгээд сүүлийн би дандаа юм идчихэж байгаа бичлэг хорлоод байгаа уучлаарай. Тэгээд угаасаа миний бас нэг их идэж чаддгүй нэг ингээд аягүй их байр орох бас ингээд дэлгэн янз хог навш аягүй их идэх юм байна. Тэгээд тэрийг бас ингээд та нарыг үзэхдээ дуртай байгаа болохоор чинь тэгээд би ингээд хийгээд байгаа юм шиг байна цаанаасаа. Тэгээд миний нүүр ам жоохон өдөр жоохон тийм байгаа шүү. Фильтр хэрэглэхгүй та нарыг бодоод хүндлээ гэж. Арай амар хөөрхөн болчихоо. За яг уу. Тийм. Йоо. Би хизээч бүр ингээд догбугнаас уйдахгүй гэдэг бол маш сайн мэддэг. Тэгээд яаж иддэг гэхээр ингээд Civitrol одоо энийг монголоор ч үнэхээр мэдэхгүй Монголд энийг дотроо пүндүүцтэй гадналаар далайн бацаар орсон. Энийг одоо далайн бацаагаар орсон пүндүүцний ороо мөх юм уу юу гэх юм Монгол нэр нь бол үнэхээр мэдэхгүй. Угаасаа Монгол хал биш учраас. Тэгээд энийг ингээд догбугийнхаа соус нь ингээд жигоосоо This is heaven. Яа бурхан минь энэ бүр ямар гал амттай гэж санана. Наа чи ингэж идэх дуртай хүмүүс бол зөндөө байгаа гэж би мэдчихээн. Хэрвээ ингэж идэж үзээгүй бол идээд үзээрэй чи үнэхээр донтно. Араас нь яана алуулчлаа. Араас нь хүүтэн спрайт. Анкер чин амьд байгаад талархахгүйгээ яах вэ? Ийм гоё хоол байхад нэр үнэхээр. Гэтэ бид нар яг яадаг юм бол хоол идэхийн төлөө ажил хийдэг юм болоо. Юу яриад байгаа би? Яахын төлөө ажил хийдэг юм бол ер нь хоол идэхийн төлөө ажил хийдэг юм уу? Амьдрахын тулд хоол иддэг юм уу? Хоол идэхийн төлөө амьдраад байгаа юм уу? Яг аль нь юм бол гайх юм аа. Тэр би хоол идэж байхдаа аягүй юм хуцдаг юм байна. Тэр би хоол идэж байхад миний бас онгод их орж ирдэг юм байна. Оо. Бүгд юм ааш. Хуцаад байж гэн. Хүрчэн. Обэдэл юу яасан нэрэ? Би өчтөр үлээ бас нэг YouTube бичлэг хийх гэж байгаад гинт болоод ерөөсө болдгүй. Уур. Яасан бэ гэсэн чинь би ингээд ер нь бол гутланд амар дуртай байхгүй. Тэгээ би та нарт ингээд би өөрөө дуртай юм 5 гутлаа ингээд үзүүлчихье гэдэг ингээд YouTube-ийн бичлэгтээ ингээд миний best 5 шүү мөө гэдэг ингээд амар гоё YouTube хийчих гэсэн чинь нөгөө гутлаа сонгож чаддгүй. Яг аль 5 миний дуртай 5 гэсэн чинь ерөөсөө нөө дээр дор ороод зодтолтоод энэ 5-ыг оруулъя, энэ 5-ыг оруулъя. Ерөөсөө болохгүй. Яа гэвэл би юм нэг юм шал өөр стилийн гутланд өмсдөг байхгүй юу? Би ингэ хачин. Нэг үл ингээд амар джентльмен юм Оксфорд гутмал ингээд сонирхоод ирсэн гин тийм юм эмхтэй юм шиг баг юм үстэй юм угалдаг гутал бот сонирхож байна. Ингээд байдаг байхгүй. Би яг ингээд яг юм энэ хувцсан дээр энэ нь гоё, энэ хувцсан дээр тэр нь гоё гэж мэддэг учраас яг энэ дундаас 5-ын сонгох хэрэг би ингээд чадахгүй бүр. Ингээд нэг минут юм байдаг шүү дээ. Жижигхэн боожгоотой reach. Гэсэн амар том боожгоотой пүр гэдэг октодын нэг юм read байдаг шүү дээ. I can't choose гэдэг юу дээ ингээд шийдэж чадахгүй байна би гэдэг яг тэр шиг юм болж байна. Хуцаад ам юм би одоо. Харин юм өвчтөй хулгаач баамаа. Хатуу ногоотой
За тэгээд би та нарт тайтайгаар харагдахад фильтр өгсөн байгааг ойлгоорой. Би угаасаа юм арайч бас юм ямар классиктэй стайл биш. Түн мэднэ. Тимээ өнөөдөр чиний өдөр баяжх юм. Ой. Яг та пиццаа үйж тоо. Харлантад өгч. Энэ соус нь дүрээд идсэн бүх юм гал. Би бол тийм шүү. Юм готлнуудаа гоё ингээд үзүүлээд өөрөө хамгийн дуртай 5 готл мөл гэл амар ингээ гоё готлнуудаа үзүүлчих гэсэн чинь тэгвэл нэг готлтайгаа өөрөө ингээд яагаад готлаа шийдэж чадахгүй ингээ стресстэй тэгээс үүлдээ бүр нөгөө шүтөө бичих худлараад тэгээ сая гинт та нарт би яагаад нэр ингээд гэртээ хийж иддэг ерөөс дандаа л би нөгөө нэг ийм хаал захааллаа Монгол хаал гэж хуцаад байдаг байсан шүү дээ. Тэг гинт бодсон чарин би яагаад ёо энэ яагаад ам бэ? За одоо зүгээр ээж үзээрэй. Энэ гоц чинь үе ингээд малтаад идэг байхгүй юу? Дургуур гээд. Би энэ түрүү чиз болондоо түлэгдэж үхэнгээ шахаад яасан бэ гэхээр энэ нөгөө доторх чиз нь гарч ирэх байхад би нөгөө дүнгэж анх удаа аваад гэртээ ингээд энэ хоёртойгоо хамт идэх гээд ингээд авсан. Тэгээд oh no. Арчсан бэ? Унтраад ах юм. Энэ юуных вэ? Ингээд дэлгэс нь харлаад идэх чинь энэ заримдаа ингээд ах юм. Ч ямар өвчнөтэй хар эзэн шиг утсан вэ ч тоо. Нөгөө бисаа юу ярьч та. Мартчихлоо өнгөрсөн. Одоо санах гэж та бөө юм болно. Ойлгомжтой шүү дээ. Тийм. Уул хараад уулны тухай чиз болоо саналаач. Энийн түлэгдэж үхэнгээ шахсан яадаг гэсэн анх аваад ингээд шарчаад амруугаа хийсэн чинь доторх чиз амар халуун. Тэр бүр нүлэмсэн чинь ингээд салдгүй яг ингээд шүдэн наалтчаад тэгээд уруул амруу ингээд урсаж гоожаад би бүр тэнд одоо баг галтуулах хайлм идэж байгаа юм яаж гойролж харж үгээд тоо. Драма. Гэхдээ тусалчих хүн байхгүй шүү дээ. Тэгээд уйлаад очиод баг л нус төлмэс цэр бац систег хойлдож гүйчээд нөгөө угаалт урандаа очиод хүд усаар ингээд гэдэг ингээд юм галзуурч юм шиг тэгж нэг амар утсдгүй би тэгтээ ичихгүй одоо энэс идэнэ гэсэн үг. Амттай гэх. Би та нарт энийг ямар утгатай байдгийг харуулж та нар Монголоос бараг авч чадах байх гэж би бодож байна. Амтхан мэдээд хуцаа. За. Би удаа нь үзүүлье. Хардаа би юм сайхан сэтгэлтэй. Та бэрэг тэр цаар үлж. Энэ болохоор нөө чиз бол нь шүү. За та нар энийг намынгийн бүх салбараас авдлаа шахаад байгаа. Ямар тань. Монголд байж магадгүй намын чинээ нэг монголч юу байгаа лээ? Оо нөгөө нэг дэдгүүр байдаг штэ. Им арт. Тэнд байж магадгүй. Тэгээд энэ л угаасаа байгаа. Бинго. Таасан бибиго гэдэг энийг одоо банш монголоор бол банш энийг та нар солонгос банш тэнийг авч идэж чадах болно гэж би та нарт найдаж байна. Энэ болохоор seaweed roll бас энэ бибигогийн ижлэхэн брэнд яг гэхдээ яг үүндээ энэс арай нэг өөр брендийн юу байдгийг
Withdrawal байдаг. Тэр нь илүү гоё. Энэ жоохон гадна талын гурлан жоохон тэгээд байдаг. Гэхдээ дайжгүй яг бүр оргууд харуул бас орлох сайхан Withdrawal байна. Тэгээд энэ гурыг ингээд юутай ингээд догбогд идэх юм бол амар гоё амттай байдаг. Гэтэл би танаас бүр ингээд ганцаараа юм гоё юм яаж ингээд насаараа нууцхан идэхвдээ гэд би зөвхөн миний YouTube үздэг та нарт би ингээд өөрийнхөө нууц жорн чаш юм бас тэг. Гэхдээ л бас жор шүү юм. Тэрийг ингээд та нарт би хуваалцаж байна. Харин тийм ээ. Тэгээ би ер нь бас идэх дуртай. Гэхдээ би их идэгдгүй ингээд жоохон иддэг. Одоо жишээ нь би нэг чаавас энийг ингээд нэг ийм юм ингээд энтэй идчихэд одоо баг орой армар болох юм идэхгүй чаавас. Миний сайн үлсдэггүй маа. Тэгээд бид үүдээ таанаас амар сонирхолтой байж магадгүй. Тэгээ бас таанаас ингээ амар гоё. Ингээд идээрээгээд ингэж бодоод гинтхэн хийсэн бичдэг шүү. Та нар дан зориулаад. Та нар бас ингэж идэх дуртай хүн байвал идэх дуртай шүү гэж хичээд идэж үзээгүй хүн байвал идэж үзнэ гэд. Тэгээд идэж үзээд бас ахиж эргэж орж ирээд идээд үзлээ гал байна. Тэг хэлээрээ заяа. Үнэхээр гоё амттай байдаг. Би нэг бол үнэхээр миний YouTube-ыг дагдаг subscribers-ийн толгоогоор хангуулж байна. Намайг үздэг нийтэн бадаа авгаанаар байдаг. Тэр бадаа авгааныхаар толгоогоор хангуулж байна. Намайг үзээс үзсэн чинь зүгээр намайг үзээс үзсэн чинь бадаа авгаа. Дээрээс нь тэр бадаа авгаа болсон чинь толгоогоор нь би юм тангаргалаад авах үйдэг шүү. Их суужсэн юу болоод байна гэж. Юу болоод байна бэ? Тэр YouTube үзчихсэн чинь балаа авгаа болоод дээрээс нь толгоогоор маань хин нэг юм тангаргалчлаа одоо яадаг вэ? За тоглож шүү. Тоглосон шүү. Миний амтыг ойлгоод мэдрээд идэж чадахгүй бол гэдэг. Энэ сайхан алтан наран дураа мэд яваадч яах вэ? За тэгээд уусаа дараагийн бичлэгээ би хийх гээд бэлдэж байгаа. Тэгээд яг бас нүүж байгаа ойлгож байгаа зү. Ингээ гарч орж амжихгүй амартай юмнуудаа ингээ янзлаад байна. Тэгээд жоохон тэгсрээд гой мистэй та нарын амартай ингээ үзэл байж. Би тэгээд чадлаараа ингээ бас нэрээ тэнтэй нэрээ юм дээ ингээ аюух юм бодоод. Тэгээ боддоо дараа унтцаад ах юм уу? Гууд гарахаар ойлгоно та нар. 30 хүн аюух юм бодон төлөвлөн тэгээ тааж унтцаад ах юм аа нөгөө тө хийхээс өмнө. За өнөөдөр надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Би санаж манай урагшлага ямар харагдгийг харуулъя л да нэрээ. Би нэг уулын дуу сонсож ирсэн. Тэгсэн чинь нөгөө нэг юу ячлаа. Ард нь дуу оруулахаар нөгөө YouTube чинь одоо нөгөө зохиогч эрэхтэй гэдэг нөгөө миний бичлэгийг чи оруулахгүй шүү дээ. Айгу хэцүүтэй эрхлэх үед нэрч байна. Тэ дууга хаацаад ингэ сууж байна. Ер нь бол гоё дуу сонсох дуртай. Гоё ч гэж дээ зүгээр солонгос дуу сонсдог юм уу чаавс. Солонгос дуу сонсдог юм уу чаавс. Би ч улаан K-pop ч шүү дээ. Ер нь бол тэгээд солонгосын K-pop сонсноос солонгосын нөгөө нэг юм драма дуунууд өгдөг шүү дээ тий. Одоо тэрийг бол плат гэдэг шүү дээ. Солонгосоор бол монголоор юу гэж тайлбарлах юм бол доо. Тэр юм бас мэддэггүй. Мэдлэг хүрдэггүй. Ямар ч тийм бүхүүд юм уянгын нөгөө нэг уйлж гамшиг болдог. Манай найз намайг шуулгал хийдэг тийм юм дуртай юм шиг байгаамаа. Тэг би харин тэгдэг шүү. За би тэг та нартаас энэ миний бас дуртай нэг юмний Америкт миний хамгийн дуртай зүйлүүдэн бас нэг энэ байна. Нөгөө нэг юм мини Sprite, мини
Coke тэгээд нэг Fanta энэ байдаг шүү дээ. Тэгээд мининууд надад яг таардаг. Яг бол sorry. Би ингээд жоохон том савтай байдаг шүү дээ нормал. Тэр ингээд бүтнийг барддаг байхгүй айгу сонин. Электрик газ доллар ч юм уу би ер нь ингээд дандаа талын уучаад ингээд талын ингээд үлдээчихэд байдаг төрлийнх. Тэгээ гэртээ уухлаар нэг газ нь гарцдаг шүү дээ тий. Тиймээс яг энэ бүр амар гэрт таардаг шүү. Над чиг нэг ийм шууд нэг юм лаацтай колог ингээд ууж чаддгүй хүн байх юм бол ийм миниг нь авч ууж байгаараа их зүгээр юм байл шүү. Зүгээр ингээд өөртөө таалагдсан юм аа та нарт ингээд санал болгож байгаа шүү. Тэрнээс нэг амар заавалч гэдэг юм байхгүй л дээ. Ер нь бол над чиг тэгж ууж чаддгүй хүмүүс байвал энэ их зүгээр юм байлээ гэж бид юм гоё зөвлөгөө өгч наа. За тэгээд өнөөдөр ямар ч тест нэг иймэрхүү байдлаар юм гачин бичлэг гинт хийчлээ. Юм гачин бичлэг хийх дуучлаарай. Тэгээд одоо үзэгчдэд тааруулаад YouTube хэлээ. Лаа. Тэмцэн чинь тэгээд нэг иймэрхүү байна. Тэмцэн чинь тааруулаад дууллаа гэдэг шиг шууцахгүй яа. Одохоо гой бичлэг оруулнаа. Та нар намайг ингээд үзэж инээд чинь хүрээд байна гэдэг бодохоо та нарыг нажиг эргүү учраас намайг ойлгож үзэж байгаа. Тэр шаармын мэддэг мэдээд байна угаасаа. Тэгээ намайг бол угаасаа нэг юм нэг зайлхэр зайлчдаг юм уу гэдэг нэг тийм оногоо өгдөг штэ тий. Зайлхэр зайлдаг хүмүүс бол намайг үзэхгүй. Зайлг гэдэг хахад үзээд байдаг. Зайлхэр зайлчдаг хинбэ гэдэг нь яг над шиг хүмүүс аахгүй юу. Яг намайг бол хизээч зайлхэр зайлчдаг төрлийн хүмүүс л үзэж инехгүй. Шууд энд юу гэж би став гэж шууд гараа явна. Намайг үзээд энийг гэдэг чинь чи бас нэлээ эвгүүд талаа гэсэн үг дээ. Чи ч бас нэлээ эрүүлгүй амтан байна да хоо. За тэгээд дахиад тэгээд ямарсан дараагийн бичлэг хурдан оруулна гэж би хэлээд шүү дээ. Хэлээд шүү дээ хүн хэлээд байна. Ойлгож ин ойлгохгүй байна. Тэгээд дараагийн бичлэгээ би гоё бичлэг хийнэ гэж амлахгүй. Угаасаа би угаасаа нэг анханасаач гоё бичлэг хийдэг байгаагүй. Тэгэл ингэсгээл сууж их байг. Хүмүүсээс what in my bag хийгээд өгөөчлөхөөдээс одоо миний байгын дотор юу ч байхгүй ч хоосон байга бариа сууж илтэй хэцүү юм аа. Дотор нь ядаж ганц юм хийчээ тэгээ хийж үгүй. Тэгээд тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Дараагийн бичлэг гоё бичлэг байна гэж угаасаа удаашаагаад юу хөө байдгийг л миний нөгөө балаа бичлэг орно. Тэгээд чадвал би хамгийн дуртай 5 гутал юм уу 10 гутал юм. За мэдхгүй 5 болохгүй л шиг зүгээр 10 гуталыг хий. Тэр нь арай нөгөө нэг юм ялгаж энэ миний best гэж талгаагаа өвтгөөд ингээд стресс чад сүрдэн чулуутсан. Яг тэр нь хэцүү юм билээ. Тэгэхээр яг өөрийнхөө дуртай 5 10 гэдэг өөр шиг. Тэр өдрийнхөө тэнгэр мэдээлэл тэгээд сэтгэл санаа ямархуу байх нь уу тэгээд тиймэрхүү тийм дараагийн гой бичлэгүүдийг би ингээд төлөвлөсөн байна. Ерөнхийдөө ингээд би ингээд ийм бичлэг гэж тэгээд уулын төлөвлөд байгаа. Гэхдээ ерөөсө төлөвлөгийн дагуу ерөөсө миний бичлэг явахгүй. Яг би угсаа нэг юм сони хинэггүй гар юм шиг байна. Яг ийм төлөвлөгийн дагуу болохоор ийм сэтгэл зүй юм байна. Яг ингээд одоо нэг ярьж байгаа шиг ингээд олон юм хуцаад сууя гэхээр ингээд сэтгэл санаа жоохон юм тавгүй үед миний амнаас юм унахгүй. Тэгээд нэг бичлэгээ хийгээ сууя гэсэн чинь ерөөсө юм энержи байхгүй. Яг миний юуэрээ тоглож байгаа тийм тийм байгаад байдаг. Тэнгүүт би яг ингээд нэг Монгод орж ирнэ гэдэг шиг л өстой. Гинт л уцаа барил. За одоо л бичлэг хийчмээр ах ингээд энэ үедээ ингээд нэг юм хаамаагүй бичлэг хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол би нэг юм миний онгод ороод ирсэн үе өнөөдөр би ингээд онгод маань бууцсан байна гэж. Тэгээ онгодтойгоо сууж ийн. Тэгээ нэг ярих онгод мэдээж. Тэгээ олон буцаа сууж ийн. Тэгээд дараа хэзээ миний онгод орж ирэх. Нэг хоногийн дараа орж ирэх. Нэг хоногийн дараа хийн. 2 хоногийн дараа орж ирэх. 2 хоногийн дараа хийн. За тэгээд subscribe дараад хүлээж байгаарай. Дараагийн бичлэг 2-3 хоногийн дараа орно. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Хорд шүү.